За бүгдээр өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв дасгалжуулагчийн зан чанар гэж. Библийн ишлэл Нехемия 5:9. Та нарын энэ хийж буй зүйл чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу? Үүнээс л мултрахын тулд Бурханаас имэж амьдрах ёстой босуу гэж. За залбираад эхлэе. Аава би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд та өөрийнхөө үгээр бидэнтэй яриач. Биднийг үнэхээр та өөрийнхөө үгээр дагуулаарай гэж залбирч байна. Өөрийнхөө үгээр бидэнтэй яриарай. Амен. Та альва байгууллага, гэр бүл, багийн амжилтанд зан чанар чухал үүрэгтэй гэдгийг санал нийлэх байх. Нехемия ханан хэрмийг сэргээн барихад зарим зан чанарын асуудал гараагүй бол хан барьсны хэрэг гарахгүй байх байлаа. Бурхан Нехемияг зөвхөн ханан хэрмийг барих ажил дуудаагүй. Тэрээр түүнийг илүү агуу үйлчлэл болох зүрх сэтгэлийн үйлчлэл дуудсан байжээ. Нехемия бардамнал, шудраг бус байдал, мөжлөг зэргийг хүчтэй зэмлдэг итгэмжит нэгэн байсан бөгөөд амьдралаараа бурханлаг нэгний жишээ болсон юм. Тэрээр удирдагчийн хувьд зөв зан чанарыг үлгэрлэн харуулсан. Эхлээд тэрээр шудраг бус мөжлөгийг зогсоосон. Хөрөнгөтэй еврейчүүд бусдаас өндөр татвар хураан боолчлон мүждэг байсан юм. Хоёрдугаарт Нехемия хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаар хэмээн удирдагчдад үүрэг болгосон. Саяхан би хөл бөмбөгийн ахлах дасгалжуулагч нэг хүнтэй ярилцсан бөгөөд тэрээр шинэ туслах дасгалжуулагч авах зар тавихад цүнх дүүрэн бэлтгэлийн төлөвлөгөөтэй нэгэн ирсэн тухай хүүрнсэн юм. Ахлах дасгалжуулагч цүнхэнд юу байх огт хамаагүй. Хэрэгтэй бол хичнээн дасгалжуулагч аваад тэдгээр төлөвлөгөөг гаргаж чадна. Харин тамирчдаа хэрхэн анхааран халамжилж чадах вэ гэдэг л чухал. Та өөрөөсөө илүүгээр тэднийг хайрлаж чадах уу гэж хэлсэн юм. 3 дугаарт Нехемия үйлчлэн удирдахын үн цэнийг ойлгосон хүн байв. Баг ямар байх нь дасгалжуулагчаас хамаардаг. Тамирчид дасгалжуулагчийн хий гэснийг хийдэг. 4 дугаарт тэрээр хүмүүст хайртай мөн эзэнд таалагдахыг хүсдэг нэгэн байсан тул захирагчийн өгсөн эрх ямбанд нүдэн сохроогүй ажээ. Нехемия 5:12-оос. Тэгэхэд тэд бид үүнийг буцааж өгөөд тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийн гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж энэ амлал ёсоор хийн гэсэн тангарахыг тэднээс авав. Мөн би хувцсныхаа хормойг сэгсэрч энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь эзэмшлээс нь бурхан ийхүү сэгсрэг. Тэр хүн ийхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган амен гэв. Тэгээд тэд эзнийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсороо үйлдвэ гэж. Амен. Тэгээд бурхан та нарыг ивээх болтугай. Тэгэд эзний үг та нартай үргэлжлүүлэн ярих болтугай.